Говийн 5 дугаар ноён хутагт бол Дутын Данзан Аравжаагийн Өлөмжийн чанар хэмээх гайхамшигт бүтээлээр нэрэлсэн эмэгтэйчүүдийн нэвтрүүлэгт маань Монголын өнөө цагийн шилдэг эмэгтэйчүүд урагдан орцдог. Харин энэ удаагийн дугаартаа Монголын соёл урлаг, тэр дундаа нийтийн дууны урлагт өөрийн гэсэн тодорхой байр суурийг нэгэнтээ эзэлсэн багш хөгжмийн зохиолч хөгжимчин нэгэн эмэгтэйг үзэгч та бүхэнтэйгээ яг одоо уулзъя. Таны ч анх одоо соёл урлагийн их сургууль байгуулагдах цагаас л ажиллаж эхэлсэн гэж би сонссон юм. Тэгэхээр соёл урлагийн их сургууль ч 1990 онд байгуулагдсан мөлөө. Соёл урлагийн их сургууль 1990 онд байгуулагдаад би өөрөө багшийн сургуулийн хөгжмийн ангид багшилж ирсэн байх. Хойно сургууль төгсөж ирээд. Тэгээ энд соёл урлагийн сургууль байгуулагдаж ирэхээр би галхуу багштайгаа хоёулаа конкурс өгч орсон юм. Тэгээд тэр үеэс хавуулаад одоо өөрөө би энэ сургуультай бараг одоо зөвхөн энэ сургуультай би 20 жил багшилж байна. Тэгээд тэрнээс өмнө би багшийн сургуульд багшилж ирсэн. Энэ хугацаанд бол одоо маш олон мэрэгжлийн одоо янз бүрийн мэрэгжлийн маш олон шавь нэрийг төгсгсөн. Одоо би эстрадын дуулаачийн ангид орж ирсэн, дуу хөгжмийн багшийн анги. Одоо манай энэ хүүхдүүд бол одоо богино дууны анги. Цэцэрлэг багшийн шавь нэр дандаа од болчих тийм үү? Гэлтэгтэй мэдэн шүү дээ. Би энэ шавнартайгаа ингэж нөгөө өдөр тутам ажилдаг болохоор хэний нь ямар вэ гэдгийг одоо яг одоо нэг өөрийнхөө хүүхд шиг ингэж болчдөг байхгүй юу. Сүүлдээ одоо эднэртэй ингэж ерөөсөө ингэж багшаа биш баг ээж шиг эгчин шиг ингэж бид нар ч одоо энгийн үедээ бид нартай ч их маазар штэ. Тэгээ би гэртээ хүүхдүүдийг ээж одоо ингэж хүүхдийн яриагаар яриад би зөв оюутнуудтайгаа ингэж нөгөө хамаагүй чөлөөтэй байсараад эднэртэйгээ бүр ингэж дасчдаг байхгүй. Багш байхаас гадна энэ хүүхдүүдтэй ээж нь аав нь нэгчин тийм ээ хамгийн ойрын хүн байх хэрэгтэй гэж би боддог. Багш маань биднэрт баярлахтаа өөрийнхөө сайхан зохиосон сайхан дуунуудаас аялж өгдөг, дуулж өгдөг. За шүлгийг бичээд аа. Би та нарт зааж өгье. Бид нар тэрэндэн дуртай байдаг гэсэн. Бид нарыг хичээл сайн байвал илүү цагаараа. Дандаа биднэрт тийм сэтгэлийн тийм гоё юм бэлгэлдэг байсан. Хичээлээ хийхгүй байна гэд бид нарт аягүй гомдоод, уурлаад тэгээд нэг өдөр би ийм бахан бол би та нарт хичээл орж чадахгүй гэх гараа авсан. Тэр өдөр манай ангийнхан багшаа гамдаачлаа гээд өдөржингөө сургууль дээр байж хичээлээ тавтаад дараагийн хичээлд ороход бид нэр бүгдээрээ бүх хичээлээ хийцэн ирсэн. Гэтэл багш маань яг л бидний хооронд нэг тийм амар нарийн тийм бас холбоос байд юм санагдсан надаа. Яг л тийм жаахан хөвчиг. Би бас их азтай хүн л дээ. Энэ Монголын энэ ийм том урлагийн алтан үеийн алдартангуудтай би одоо мөр зэрэгцсэн одоо 20 жилийн сургууль багшилж байгаа. Багшилахын зэрэгцээ би энэ багш нартайгаа хамтарч уран бүтээл хийж ирсэн. Тэрний үхээр одоо би Жаминжи багшийнхаа, Хайдаг багшийнхаа, Ичээ хорлоо багшийнхаа, Найдалмаа багшийнхаа концертмейстер хийгээд баяанаараа. Тэгээд бид нэр одоо жишээлбэл би Хайдаг багштайгаа одоо энэ элчингүүдээр явж тоглолт хийдэг байлээ. Хайдаг багш өсө тэр элчингүүдээр явж тоглолт хийхдээ байнга намайг авч явдаг. Миний хөө одоо хоёулаа тоглолтод явна шүү гэж Оросын элчингээр, Чехийн элчингээр. Тэгээ Жаминжи багштайгаа би одоо Монгол Улсын гавьяачч Еврей багш бид нар биш бүтэд багш бид нар хамт Сэлэнг аймагт одоо намайг Баян хуурчаар авч яваад би тэнд очиж Баян хуурын тоглолт хийж исэн. Хэрвээ та соёл урлагийн их сургуульд анх ороогүй байсан бол яах байсан бол гэж та боддог. Би өөрийгөө ингэж бодоод байгаа хаа. Би намайг юу н яаж ингэ бурхан соёл урлагийн их сургуульд авцарваа. Би үнэхээр энэ сургуульд л ирж миний уран бүтээл төрсөн байхгүй юу. Яг бол энэ хүмүүсийн нөлөө байсан. Уран бүтээлхийг өөрөө ирэхгүй тийм уран бүтээлхийг сэтгэл төрүүлээд би чинь яг энд орж ирээд уран бүтээл хийсэн байхгүй. Тийм учраас би сургуультай үнэхээр одоо энэ миний хоёр дахь гэр сургуультай бол маш их хайртай. Энэ багш нарыгаа би дандаа хайрлж хүндж биширч явдаг. Мөчид хоосны жишээ мөнгө зэрэглээгүр мөнх бусын дохион өтлөх элэх
дуурах 3. Ажил бүтээхийн эренбэн мэдлэг чадвар дадалгур аливаа шинжээс эрхмэн мэрэгэн түргэн даамай 3. За энэ өрөө бол миний хувьд бас их том түүх үлдээсэн ийм их сайхан буянтай өрөө юм. Энэ би анхны сургуульд багшлах гэж ирээд энэ хөгжмийн ондын тэнхимд багшаар ирсэн байхгүй. Тэгээ манай энэ 239 АБ гэдэг 2 өрөө байсан. Тэгээд манай онлын багш нар энэ цуудаг. Энэ цаатлын өрөөнд нь бид нар орж хичээл заагаад тэгээ үндсэндээ хичээлээ дуусчаад залгуулад уран бүтээлээ хийдэг. Тэгээ өөрөөр хэлбэл миний энд одоо анх одоо би Хансхийн жаргал гэдэг дууга 2003 он зохиогоод Бацаахан Эрдэнэ тоглог 2 оюутан байсан. Тэгээд надаас тэр дууг аваад тэр хоёр бичүүлчихэд яг энэ өрөөнд ирж багшаа болсон байна уу үгүй байна уу гэж сонсгож ирсэн. Тэгээд дараа нь бодолд үндсэн хайр, цагдаагийн гэргээ, тэнгэрийн бүсгүй гэдэг дуу одоо миний л өөрөөр хэлбэл ард түмэнд хүрсэн тэр сэтгэл өнгөрсөн ичээ гэдэг дуу яг одоо би энэ өрөөнд энэ дуунуудаа зохиосон. Өөрөөр энэ онлынхаа тэнгимийн төгөл дээр хууран дээр. Таны хамгийн анхны дууны уран бүтээл ямар бүтээл байсан бэ? Хамгийн анхны уран бүтээл би одоо яг багшийн сургуульд сураад дөнгөж төгсөөд тэндээ би багшилсан. Тэндээ багшилж яхад манай Чихэн Зориг багш миний багш байсан. Ер нь уран бүтээл хийх тэр одоо санааг бол миний Чихэн Зориг багш надад өгсөн шүү дээ. Чи юм хий, чамд одоо жоохон юм бий гэж тоож исэн байхгүй юу. Тэгээд би багшийнхаа албан шахалтаар бараг шахам нэг мөнхийн гал өөдөө гэдэг тийм 20-ын дуу хийж исэн. 79 онд шүү дээ. Одоо бол таны хөгжмийн зохиол цэцэрлэг гэж яриад байна л да. Уг нь бол урлагийнхан тэгж ярьд юм билээ шүү дээ. Монголдо ганцхан эмэгтэй одоо баян хуур хөгжимч мэрэгжлийн юм хөгжимч юм байгаа ингээд тэгт юм билээ. Тэр би ерөөсөө одоо би яг баян хуураар яг мэрэгсэн гэвэл одоо надаас өөр эмэгтэй баян хуурч байхгүй. Яг тэгвэл би багшийн сургуульд 4 жил баян хуур заалгаад тэр баян хуураараа багшилж ягаад тэгээд залгуудад би хойно очиж сурахдаа баян хуураар мэрэгсэн байхгүй. Өөрөөр хэлбэл миний мэрэгжлийн хөгжим баян хуур. Монгол улсын ардын жиргчин Хөдөлмөрийн Баатар цогцлмоо эгчтэй. Тэгээ хүүхдийн дуудуулдаг долгор эгчтэй. Сүрэнжээ ах бид дөрөв цэцэрлэгүүдээр явж концерт тоглосон байхгүй айгуу гоё. Тэгээд тэр хүмүүстэй тийм мундаг урлагийн томчууд намайг тоогоод над руу уцтаа цэцэрлэгээ миний хүнийг бид гурав тоглолтод явах гэсэн чи баян тоглоод өгөхгүй юу гэд намайг авч яваад би айгүй их баярлж ирсэн, бахархаж ирсэн. Миний олон шавнар одоо миний энэ одоо хийсэн бүтээлийг ард түмэнд хүргэж амьдруулж яваад нь одоо багшууны хувьд маш их баярлж авдаг. Миний шавнар бол Монголын нийтийн дууны болон сонгодог урлагт бол ер нь маш хүчтэй хүч төрөн явж байгаа. Манай цагдаагийн сүлд чуулга байгуулагдаад манай нөхөр сүлд чуулганы дараагаар очиод тэгээ одоо хэдэн сайхан уран бүтээлч дуучид авмаар байна гэх. Тэгээ би энэ дотор эрэл хайгуул хийж байгаа. За энэ чинь сүлд чуулгад очихоор сайн дуучид хэм байдаг үлээ. Тэгээд Дариукаг би яг найдалмаа өгшийн өрөөнд замны хороод иргээд тэнд би төгөлдөр хууран дээр Дариукаг 2 3 сайхан дуулуулад ингээд за чи сүлд чуулгад орох уу гэж асууж ирсэн. Тэгэхэд орё багшаа гэд. Тэгээд одоо манай Ариука тэгж сүлд чуулгад орсноор одоо бас Глинкийн имижд уралдаанд өнгөрсөн жил одоо тэргүүн байрзэж одоо бас сургуулийнхаа болоод одоо Монголынхаа нэрээр дэлхийд гаргасан ийм дуучин хэмжээний дуучин болсон. Гэрт нь ороод би одоо өөрийнх нь хүүхд шиг одоо хоолцоо хийж идэл одоо яг өөрийнх нь одоо тийм уран бүтээлч одоо хүний гэрт байхаар л хүн өөрөө ирэхгүй юм хийх одоо уран бүтээл хийх сэтгэлгээ төрдөг. Би бол эдний гэр бүлийн хүүн гэж ойлгодог тий. Бас би одоо Болдбаатар хэн Банзрагч хоёрыг бол яг одоо энэ сургуульд хөтлөж оруулж ирж ирсэн. Тэгээд одоо өнөөдрийн хувьд бол манай Инкц бол Гавьяат, Чулуунбаатар, Бацаахан 3 маань Хөвсгөл аймаг тоглолтоор явж байгаа. Хүнийг бол маш сайн зөв таньдаг, зөв олж нээдэг. Хүнийг яг одоо магадгүй одоо нэг аргаан олохгүй, ивэ олохгүй байхад хүнд зөв замыг нь тавьж өгдөг. Багш хүнийхээ ургийг маш сайн биелүүлж чаддаг, маш сайн гүйцэтгэдэг гэж би хувьдаа боддог. Багш маань
оюутнуудтайгаа бид нартай тэгээд уран бүтээлчтэйгээ хамгийн гол нь нөгөө багш гэдэг утгаар нь харьцдаг. Яг бид нартай яг залуу хүн шиг айгүй гоё ойр харьцдаг нь биднэрт их гоё таалагддаг. Тийм учраас багштайгаа нөгөө нэг элен далангүй харьцахад их амар байдаг л да. Чулуунгой. Нэгийн чулуунгой шүлгээр. Шүлгээр бичсэн Монгол усгүй гэж сайхан дуу байдаг. Надад хамгийн ойрхон хамгийн их гоё мэдрэмж төрсөн тэр нэг ганцхан мөр үед хорвоо гайхам үзэгслэн гоо хүний сайхан үлэмжийн чанараа гэж. Тэр бол үнэхээр одоо Монгол усгүй Монгол эмэгтэй хүнийг одоо энээс илүүгээр одоо ер нь яаж сайхан хэлэх вэ? Монголын энэ сайхан эмэгтэйчүүдийн одоо бахархал болсон. Үнэхээр одоо тэр үлэмжийн чанар одоо энийг гэж хинч хүлээн зөвшөөрсөн. Ийм сайхан эмэгтэй. Өсхийн цагт санууштай нь бишрэл, хичээл, сэтгэл гурав. Өөдлөхийн тулд нэгтлууштай нь сургаал, үнэн, үлгэр гурав. Ачлахын дээдээр ачлууштай нь аав, ээж, их орон гурав. Асрахын дээдээр асрууштай нь өтгөс, нялхас, хань гурваа. Миний одоо хамгийн том эгч Бүзмээ гэдэг. Манай хамгийн том эгч. За дараагийн эгч маань Соня эгч. Байна хоёр дахь эгч маань. Дараагийн эгч маань Маня эгч маань байна. За ингээд миний зүүн гар талд манай Хань байна. За тэгээд манай том охин байна. Бүгдээр нэргүм үү? За мэд хот тий. Мэдгүй ч байна шүү дээ. За миний зүүн гар талд миний Хань гаваас өрн байна. Намайг Эрдэнэ тоглог гэдэг. Том охин Эрдэнэ тоглог байна. Манай зээ Исүү байна. За манай дунтлын охин оюун тоглог байна. За тэр манай хүргэн сайн буян байна. Манай хамгийн бага охин одоо Москваас орж байгаа. Тэгээд одоо удахгүй ирнэ. Төвшин баяртай яваарай гэдэг дуу чинь яг тийм ер нь бол яг захиалгын дуу байсан л да. Гэтэ тухайн үедээ бол би тэр дууг яг дууг зохиож явах үед ерөөсөө би Исүүгээл нүдэндээ харсан байхгүй юу. Хоолойны бичлэгэнд орчоод надад бичлэгээ өгөхгүй юу. Тэгээ би охин дээр оюун тоглог дээр очисон чинь Америкт ерөөсөө оюунаа чинь нөгөө машин дотроос овлгоод ишин дэшин явахаараа тууж тэр дууг тавьдаг. Тэгээд би энийгээ санахаараа уйлдаг тийм байсан. Тэгээ ер нь бол тэр дууг зохиох том хүч чадлыг оруулсан хүн бол яахаарахгүй миний Исүүлдээ. Ганган цагаан үсийн дороо гангар хүмүн чаргаж ёсороо дэдгэр эрдмээр дэлхийг чимээд эцсийн утга хайрлаж яваарай. Миний ээжэд их гоё чанар бий. Ягаад тэгэхээр ерөөсөө ах дууч вэ өөртөө тийм нэг сайн хүнд айгүй сайн. Тэгээд тэр хүмүүсийгээ үргэлж магадгүй насан туршдаа дотроо үргэлж тээж явдаг. Тэр хүмүүсийгээ үргэлж баярлуулах юмсан гэж дандаа бодож явдаг. Тэр маань тэгсэн гиндээ тэрэндээ нэг тэгчих юмсан, ингэчих юмсан. Өгж байгаа зүйл нь жижигхэн байсан ч гэсэн тэр бол тэрний ард одоо тэр зүйлийг авч өхийн тулд тэр хүн асар их одоо сэтгэл шингэсэн байдаг нь ерөөсөө анзаардаг. Тэгээд хүн дандаа хэрэгтэй юм бэлгэлдэг. Магадгүй тэр зан нь бид гуравт хүүхдүүд нь өвлөгдсөн баг гэж би өөртөө дотроо боддог. Хотоос энэ хөгжмийн зохиолч мөрд орж байгаа гончиг сумлоогоо ирээд цэцэрлэгэнд ирээ үдний жижигхэн баян тоглож байгаа шалгаад 7 хоног аав мотоциклээр сумдалж яваад одоо миний нүдэнд тааглын жижигхэн өөр хэм дугуй тоорцгон малгайтай улаан кепхэн тэгээ нөхөр хэм мотоциклээр ард сумдалж яваад 7 хоног аваад шалгуулсан юм аа. Тэгээд ер нь энэ хүүхэд бол ер нь ирээдүйдээ урлагийн хүн болох ирээдүйдээ байгалаас заяас авьяастай хүүхэд байна. Энийг ерөөсө 8 нас хүрэхээр нь одоо гадаад руу хөгжмийн сургуульд явуулъя гэж тэр хоёр хөгжмийн зохиолч ирээ шалгаад хэлчихсэн. Тэгээд манай аав болохоор ер нь би хүүхдээ явуул миний өч угаасаа
энэ урлагийн хөгжимч мундаг хүн болохын дараа би явуулна гэж манай ээж би юу гэж энэ ялах хүүхдээ явуулж юугаа бодсон. Би өөрөө цуг явна. Тэгэхээр чин тэр үе чинь бас тэгэл ээж мэстэн цуг явуулах тийм боломж байсан ч юм уу ч юм уу. Тэгээд ээж татгалзаад явуулаг байхгүй юу. Тэрнээс 8 настай энэ хөгжмийн сургууль гадаад явчих хэвээр юм байсан. Энэ үзэгч төмдөд нэг сайхан намун байгалаа нэг сайхан аялчих. Нэг бадаг л аялчих гоё. Намун байгалыг сэрээсэ нарани мен туя тусладако. Гэт бас нийлээд бас судлаа л да. За хөгжимчин мэдээж хөгжмийн зохиолч гэдгээр нь хүн болгон мэднэ. Тэгээ бас өөр юу сонирхдаг юм бол юу чаддаг юм бол гэж сонирхсан. Танаа сургуулийн багш нар тэр чигээр тэгж хэлсэн. Манай шатрын авраг шүү дээ. Цаа чи волейболын 3 дугаар зэрэгтэй шатраараа бүгдийг гаргаадгүй. Тэгээ бас нэг том шатарчинтай тоглоод баг хожинго алдсан юм яриад л шүү дээ. Тэгээд би хүүхэд байхдаа шатар тоглож сурсан юм. Тэрний үхрэ манай аав аюу шатар тоглодог байсан. Намайг бүр одоо жоохон хүүхэд байхад бүр нэг 4-5 дугаар ангид л байхад. Тэгээд нэг аав нөгөө юу сахалтай айлынхаа хөгшчүүлтэй тоглоно. Тэгэхээр би хажууд нь суучна. Тэгээд суугаад би ерөөсөө ингээ хараа сурцсан. Аавыг тоглож байхад хараад. Тэгээд сүүлдээ би аавтайгаа тоглодог болоо тэгээд аюу ирэх. Тэгээд аавгаа хожигдож өгөхгүй би уйлчдаг. Тэгээд аав эхлээл ингээд хожих гэж явахаар нь би нэг царай ачин болоод ингээд нулимс сэлгэнэхээр за аав нь хожигдлоо гэж хэлээ шууд ингээд надад нөгөө маданд юу яадаг шүү шууд тий худлаагаас хожигдож өгдөг. Ажиллагааны технологийн сургуулийн багш нартай ингээд дөрвөлээ ингээд зэрэгцээ тоглосон чинь айтайхан тийм тогтоо барийн настай хүн гэнэ надад за сайн байна уу гэд хоёлаа мэдлээд ингэсэн чинь за цэцэрлэг гээл ингэсэн чинь өө би чинь нөгөө гоё хөгжим зохиод гоё эмэгтэйтэй тоглож байгаа юм шүү дээ гэд бас өөрөө тэгхгүй юу тэгэхээр би бас одоо ямар хүнтэй тоглож байгаа юм бол гэсэн чинь одоохондоо нууцаа гээл тэгхгүй юу тэгээд би нилээ тоглоод бүр ер нь нэг сүрхийн нүүсэн шүү тэгснийгээ хожиж за сайн баяр хүргэе уулын чи энийг хөгжүүлсэн бол уулын чамд бас аюу хэрээдүү байсан байна. За би мөнгөнд туулын аав байна гэсэн чи би брэдсэн. Тийм том одоо улс хэмжээний мастер мөнгөнд туулын дасгалжуулагч гэж байгаа юм. Үлэмжийн чанар нэвтрүүлэг маань эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг гэдгээр онцлог. Тэгэхээр дандаа эмэгтэйчүүд оролцдог. За тэгээд эмэгтэйчүүдтэйгээ заавал нэг эмэгтэйчүүдийн сэдвээр ярилцдаг юм байна. Тэгэхээр энэ удаад тантай болохоор сайн ээж гэсэн сэдвээр би ярилцмаар санагдаад байна л да. Тэгэхээр хүн болгон л ээж болгон эмэгтэй хүн болгон сайн ээж байх юмсан гэж сайн хань байх юмсан гэж хичээдэг. Өөрийгөө үнэхээр сайн ээж байж чадчихна гэж боддгоо эсвэл нэг голох үе ч юм уу тийм үе гардаг штеп. Би нэг хүүхдүүдээ нэг ингэчгүй гэд нэг ээжийнхээ хувьд өөрийгөө голох үе эмэгтэй хүн тохиолдог. Тийм үед ер нь үе тохиолж ирсэн үү танд? Ээж хүний хувьд бол би ямар ч хэлсэн өөр хүүхдүүдийнхээ төлөө шалаараа зүтгэж байгаа эмэгтэй. Тэгвэл би нэг зүйл дээр нэг энэ миний дундлын охин 2009 онд би охин Америкт сургуульд явуулсан юм л да. Бид хоёр. Тэгээд араас нь би нэг 2011 онд нэг Америкт охин дээр очив. Тэгээд очиод миний охин нөгөө ерөөсө хичээл нь айгүй заавгүй айгүй хүнд хичээлтэй. Тэгээд дээрэс нь манайр нөгөө ажлынхаа хичээлийн хажуугаар ажил хийдэг байхгүй юу. Нэг өдөр миний охин ээж та охиныхаа ажил дээр очиж үзэх үү гэдэг. Тгийгээл. Өдөржингөө тэнд өглөөрөө сарал харуултаа ажил тийм байл л та. Би өдрийн хагас сууж байгаа байхгүй. Тэгээд өөр хэм ингээл Google үйлчлэл ингээл очиод ингээл хөрх юм надад хүний арга юу болох гал тийм ээ хүний газар тэгээд хүн сайхан үйлчлэх гээл тэр охиныгаа харчаад цаашаа хараад би ингээл цонхроо хараад би уйлж байгаа. Тэгээд би юу гэж бодсон бэл гэдэг би одоо нэг боломжийн амьдралтай тийм ээ өөрөөр хэлбэл одоо энэ мөнгөтэй байсан бол би охиноо хүний газар тийм ээ ингэж одоо юу гэж ингэж өтөржингөө ингээ баримаа хийлгэж зогсоогоор ингэж ажиллаж охиноогоо ядраа жахавдээ гэж бодож тийм ээ. Тэгээ бид нар өөрийгөө чамлж исэн. Тэгэхээр яг нэг талаар одоо би мөнгөтэй байсан бол гэж ботхоос илүү би зүгээр охиноогоо өрөвдөөд их хүний хувьд хайрлаад тийм ээ. Энэ охин их л хэцүү байт юм байна гэж. Тэгээд цаанаа би яг бас миний амьдрал үзэг тийм. Бас өөрөөр хэлбэл ингэснээр энэ хүүхдүүд бол хамгийн гол нь бас амьдрал
хүн чинь мөнгийг ингэж олд юм байна. Амьдрал чинь ийм л байд юм байна гэдгийг яг үндэ тэр хүүхд ойлгож л байгаа байхгүй юу. Тэр үед л би өөрийгөө нэг одоо юу гэх тээ ээж хүний хувьд бол одоо чамдалтай байсан зүйл гэвэл тэр л байсан. Гэрээ санддаг уу? Сандаг. Хэнийг? Ялангуяа ээжгээ их сандаг та. Юу гэв? Ойлгох гэдэг. Хэцүү яах вэ ярил та? Одоо ингээл гэрээсээ хол байхаар машинд хүртэл яг ээж авахад үг сонсож байгаа юм чинь. Тэгэл одоо яах вэ чиглээ. Үлдцээ. Жил үлдцээ. Буцаадаас жил үлдцээ. Тэгэл юу нэ одоо ингээл өвдлөө гэхэд хинч намайг асрахгүй. Тэгэд Монголд байсан бол ээж маань ингээл асраал тэ. Миний охин ингээл маань ингээл хажуугаас ингээл ингэдэг тэгт ингээл эхлээд хүн ч хинч байхгүй. Өөртөө эзэн болж өөрийнхөө өвдөлтөд яг эзэн болж юу хийх ёстой гэдэг өөрөө бүх юмаа хийж байгаа юм чи. Тийм болгоор сая ээж аваа ярих санаал хажууд нь байсан бол ямар амар ах вэ те. Игч мэгчгийг санддаг штэ. Байхдаа ингээл бас те игчдүүл холсон ингээл маргалдах үе гарсан тэгэлээс бангар игчгээл ингээл уурлал тэр үедээ тэгсэн мөртлөө одоо ингээд бодохоор ингээл игчигээ санаал дүүхээ санаал үнсмээр идэх штэ хаяа. Зигсэн дундаа шууд өдөө ширгэн бүчих зэрэгдэн цэнхэр тэнгисээс ургууч дүрслэн сандаг нуураа хёдрэсэн ангирын цванаас бурууч нууцхан зүрхний үгээ нутгийн горьхон. Миний бас нэг өчүүхэн аав ээжээсээ үйлж үлдсэн өчүүхэн авьяасыг минь бас ингэж 3 охин маань өргөжлөж одоо дахиад зээ маань ингэж бүр энэ жил хөгжим бүжгийг коллежид оруулахгүйгээд байхад өөрөө заавал би хөгжимчин болно гэдээ орсон. Тэгэхээр ер нь бол яалтчгүй гэр бүлийн орчин одоо урлагийн орчин учраас энэ хүүхдэд бүр яг өөрийн ирэхгүй тэгэл тэр сургуульд орох тийм орчин бүрдлээ л те. Тэгээд сая өнгөрсөн жил би бас бага охиноо Москвад генесний акт, хөгжмийн акт юм гээд бас дэлхийд алдартай сургуультай. Миний мөрөөдлийн сургууль байсан. Тэгээд тэр сургуульд миний охин Путиний тэтгэлгээр төгөлдөр хуурчаар сурахаар явсан. Ээж хүн бол өөрийнхөө хийж чадаагүй одоо мөрөөдж исэн, биелүүлж чадаагүй зүйлүүдээ ер нь охтуудтай тэрийг өглөөлөх ч юм уу, тэрийг хийх хүүхдүүдтэй бас тэр боломжийг олох юмсан гэж боддог баг тийм. Тэгэхээр яг би миний мөрөөдөл биш. Би ер нь яг нарийн ярих юм бол ер нь дуучин болох байсан байна. Миний дуучин болох мөрөөдлийг Эрдэнэ тоглог авсан. За би бол жүжигчин болох бай. Москваар хөгжмийн сургуульд явуулах гэхээр би ээжтэй одоо хоргодоод миний ээж тэгээд би хол сургуульд явж чадаагүй. Тэгэхээр одоо миний бага охин ээжийнхээ одоо тэр хөгжмийн мэрэгжлийн сургуульд одоо нарийн мэрэгжлийн сургуульд сурах тэрийг л одоо ээжээсээ одоо ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр явж байгаа. Тэр би өөрөө хэлбэл их хүний хувьд бол миний одоо бол хүсэл мөрөөдөл биелж байгаа байхгүй тийм ээ одоо би бас миний охтуудаараа дамжаад тийм энд би маш их баяртай. Ер нь бол би амьдралдаа хангалуун байдаг. Тийм би бол баян хүн. Би найз нөхдөөр баян, өөр хүүхдээр баян. Тийм одоо гэр бүлдээ одоо сайхан халуун дотн уур амьсгалтай. Би ер нь одоо нөгөө ер нь юу гэж хэлэх хэвээр бол надад өнөөдөр мөнгнөөс илүү маш олон найзууд бий. Бас холын явахад өгөөлж явдаг. Тийм сайхан найзууд байгаамаа. Тэгээд л найз нөхдөд цуглуулсан, дайлсан, цайлсан, дуу хөгжим ихшгэлсэн, яруу найраг уянгалсан ийм нэг сайхан халуун гэр бүл байдгийн. Багаас хөрөнгөний хараа ороход сэтгэл хүртэл сайхан явдгийн да. Зарим үед одоо цэцэрлэгээрээ сайхаж явхад сайхан байдгийн. За таны ханиг бол ер нь бол хүмүүс мэднэ Монголын артан гавс хорон хурандаач гэдэг бас яруу найраг, шилэг яруу найраг бол маш сайхан бичдэг хүн байдаг. Тэгэхээр өөрийнх нь яг ханаас энэ хүний тухай би бас сонсоод сонирн болоо гэж бодоод байгаа юм. Тэгээ эмэгтэй хүнд ер нь хань ижил гэдэг бол баг амжилтын хагасна гэдэг юм уу тийм амьдралын тал нь хамаг гол төлөх хүч байдаг штэ. Ямар хантай болсноос тухайн эмэгтэй хүний амьдрал бас их шалтгаалдаг штэ. Тэгээ би ер нь өөрийгөө их хазтай хүн гэж боддог. Тэгээ би ийм сайхан хантайгаа бас уран бүтээлээр учирсан.
Тэгээд уран бүтээл маань бит хоёрыг холбосон. Тэгээд одоо нэг нь шүлэг бичдэг, нэг нь аялгаа бичдэг хоёр уран бүтээл, сайхан уран бүтээл хийж аваад хоёлаа бие биенээ олсон. Тэгээд ер нь бол би одоо товчгоо хэлэхэд би нэг айлын эрх танхил багасаа л хийх хүссэн, их дураараа, их зөрүүд. Тэгэл яг л хүүхэд шиг одоо ингээд өгшин болсон хойноч гэсэн өөрийгөө би нэг л яг л нөгөө тэр хүний одоо төрөл юу гэдгийг нэг тийм зөрүүд зангаа тэгээд нөгөө нэг тийм дураараа зан яг тийм байдаг байхгүй. Тэгэл миний хань бол намайг айгүй их тийм ухаан суулгасан. Хүн чинь нөгөө ханьдаа уусч амьдэрдэг штэ. Тэгээд намайг бол ингэдэг тэгдэг айгүй их ухааруулдаг, айгүй их ойлгодог, юмд хүлээцтэй бай, нухацтай бай гэж. Тэгээд их ноён нуруутай. Тэгээд намайг бол одоо маш их халамжилдаг, хайрладаг. Тэгээд одоо намайг ер нь гэр бүлийнхнээ үр хүүхдүүдэд бүгдийг тэгшин авч явах гэж боддог миний хань бол. Мянган сайхан авьяастай ч юм уу, мянган одоо ухаантай, их л мундаг хинч байсан гэсэн хань муутай хүн дэшээ одоо эцээ сайн явдггүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Би бол энийг одоо ер нь бол хүмүүсийг хараад байхад ч гэсэн хань сайтай хүн л өнгөтэй өттэй явдаг, өөдрөг явдаг гэдгийг би баталгаа. Тийм болохоор би ер нь өөрийгөө их азтай эмэгтэй, азтай хүн гэж боддог. Тэгээ ийм сайхан ханьтай учраас би өнөөдөр би өнгөтэй, өөдтэй, олон түмнүүдэд нэр хүндтэй, уран бүтээлийн ол зомогтой, айл гэр мэн айл шиг тийм ээ нэг гэр бүл шиг нэг сайхан халуун дотн нуур амьсгал шиг гэр бүл үр хүүхдүүдтэйг аз жаргалтай явж байгаа сайхан одоо ханьтай л гэж би бахархаж явдаг та. Цэцэрлэг хичээ тэгэхээр таны ярианаас бас таны ихчээ ярианаас ингээд сонсож хахад таныг бол маш эрх тань хөссөн гэсэн яриа бол яригдаад байгаа. Ер нь ажил хийлэгдэггүй, их л хайрладаг байсан. Аав бол ус чахгүйдгүй байсан гэж их чинь бас ярьж байсан. Тэгэхээр хүнд ер нь эцэг эхийн хайр гэдэг бол зөв хүн болж өсч хүмүүчгэд асар их нөлөөтэй байдаг бах тий. Гол нь эрхлүүлэхтэй биш, зөв хайр гэдэг. Тэгэл ер нь хүүхдийг хайрлж лээвэл сайн хүн болдог гэж бас яриа байдаг штэ. Тэгэхээр бас аавын тэр хайр бол таны амьдралд насан туршдал бас хэрэг болдог байх. Тэгээ одоо би ижээ аваа ярихаар уйлчих гэдэг юм аа. Тэг яг ч юм би ингэдэ ижээ аваа аюу хэрэг хүссэн. Тэгээд 6 хүүхдийнх нь хамгийн эрх нь ижээ аваа намайг өстө дэндүү эрхлүүлдэг байсан. Тэгэл би хаяа ингээл нэг хотын төгжрийн донд явж байгаа л машин төгжрөл одоо нөгөө төгжрийн донд зогсохороо ингээл гинтхэн яг бодолдонд ижээ аваа нүдэн тарагдан гутал би уйлдаг байхгүй юу? Айгүйх уйлдаг. Тэгэл нэг сайхан уйлал ууржраал нэг дотроо онгоолгож явал тэр хугацаанд ижээ авахаа бүх намайг тэр эрхлүүлж ийсэн, намайг тэр хайрлж ийсэн хайр бүгдийг тэр хоромхон зур би бодож чаддаг байхгүй юу? Тэг би боддгийг миний ижээ хоёр намайг өстой эрхлүүлэхдээ их зөв эрхлүүлж ийсэн байна. Тэгээд охиндоо дэндүү хайртай. Тэгээд охиныхоо ирээдүйн төлөө үнэхээр тэр хоёр нэрээ бүх зүйлээ зориулж ийсэн. Тэгээд би нэг л зүйлийг харамсдаг л да. Нэг охиныхоо бас ингээд нэг аваа нэг ард түмэнд бас нэг нэр хүндтэй бас гайгүй сайн өнгөтэй өттэй явж байгааг миний ээж аваа нэг ч удаа бол харсан болов гэж. Яг тэгвэл би 20 эдхэн наснда 23 наснда ааваасаа өмчрөөд 27 наснда би ээжээсээ их ойрхон тэр хоёроосоо би тэр хоёрыг алдсанд би үнэхээр их харамсч явдаг. Тэгээд сургуулиуд төгсөөл одоо л нэг ижээ аваараа жаргая гэтэл бурхан болсон байхгүй. Одоо нутгийн ард түмэн миний аав ижээ хоёрыг бол үнэхээр бараг л одоо нөгөө өндөр ээжийн канондар гардаг өндөр ээж шиг миний ээжийг хайрладаг. Миний ээжээ тэр нутгийнхны бүгдийг нь ундаалдаг, дайлдаг, цайлдаг, өглөгч хүн л байна уу. Тэгээ би аавынхаа нэг л их сайхан чанарыг авсан гэж боддог. Миний аав тэнд л хүн ядарч зүудэрч явбал тэр хүмүүс туслая гэж л бүх юмаа зориулдаг. Би намайг жоохон хүүхдтэй байхад аав маань манай тис хол 3 хүн усанд живсэн 3 хүнийг уснаас авраад
аварч ирсэн. Тэгээд миний аав шударга журам медаль авч ирсэн. Тэгээд айгүй тийм усчхан байсан та усанд мондог сэлдэг. Тэгээд ахад бас сэлэхий зааж өгдөг. Надад бас нууранд ингээд увс нууранд за миний хөө ингэж хэлээрэй гэж. Хүн болгоны ээж аваа хоёр сайхан мэдээж хэрэг. Тэгтээ бол би бол боддгийн миний ээж аваа хоёр бол дэндүү намайг бол өстой гар дээр бөмбөрүүлсэн. Гэхдээ тэр сайхан аав ээжийн хайраар бас та өдөд зэрэгтэй ийм сайхан амьдарч ийм сайхан явж байгаа. Тэгэхээр бас нөгөө аав ээжийн буян гэж ярьдаг. Тэрнээс гадна бас таны аав ээж үргэлж таны хажууд байж байгаа ах гэж би итгэж байна. Бид нар нөгөө ингэж хардсан гэсэн чинь өөрсдөө яг энэ насны яг одоо байгаа амьдралаа л амьдрал юм шиг ингээд өөр амьдрал дууссан юм шиг. Гэтэл өмнө хойд гээд давхар бидний хажууд зэрэгцээ болон дээр дор олон амьдрал байдаг гэж ярьдаг. Тэгэхээр та энэ дээр юу гэж боддөг вэ? Энэ насны амьдралаар амьдрал дуустдаггүй гэж бас бурхны сургаалцж байдаг штеп. Би ч гэсэн тэгж боддог. Тэгээ би бас түрүүн өөрөө чинь хэлснээр би бас тэгж л бодож байна л да. Яг би ингээд ээж аваагаа одоо залуу занд настай тэр хоёроос өмчөрч хоцорсон ч гэсэн би үргэлжлүүлж л яваа. Миний үр хүүхдүүд үргэлжлүүлж л яваа. Одоо өнөөдөр тийм болохоор тэр хүний үр удам ач зээнэр нь өнөөдөр өнгөтэй үедээ сайн сайхан байгаа болохоор тэр хоёрын л буян. Тийм учраас би өстой буянд нь залбирч л явах хэрэгтэй. Туулгалын хөвөндөр түүдгийн дэргэд олон сайхан найзуудтайгаа хамт сууж байгаа их баяртай байна. Ингэж уулзуулахын шалтгаан нь миний хань 25 дугаар шоу телевизийн үлэмжийн чанар гэдэг сайхан нэвтрүүлэгт оролцож байгаатай холбоотой юм аа. Тийм учраас би өнөөдөр бас ханьяран бахархаж байна. Олон сайхан найз нөхдөөрөө бахархаж байна. Хүний найзууд гэдэг насны ялгаа байхгүй. Намын ялгаа байхгүй, яс үндэсний ялгаа байхгүй, нутгийн ялгаа байхгүй. Дутаж байгаа зүйлийг нөхөж явдаг эрхэм сайхан чанаруудын нэгдлийг хэлдэг гэж би боддог. Тийм учраас энэ олон сайхан найзтайгаараа би бусдаас илүү баян хүн гэж одоо өөрөө багч хэлэх эрхтэй гэж ингэж бодож байна. Та нарын одоо энэ сайхан одоо нэвтрүүлгийн энэ оройн одоо цэнгүнд хүрэлцэн ирсэн явдал их баяртай байна. Олон сайхан найзууд нь төлөөлүүлж ирсэн шүү та нарт.
Үлэмжийн чанар нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаартаа соёл урлагийн их сургуулийн багш, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, үлэмжийн чанарыг согслоосон сайхан эмэгтэй Довчингийн цэцэрлэгийг үзэгч та бүхэнтэйгээ уулзлаа.